За ийхүү эрүүл мэндийн салбарын цалингийн асуудал эмч мэрэгчлэр суралцагч оюутнуудад ч хүлээлт үүсгэсэн сэдв болоод байна. За тэдний нэг анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 6 дугаар дамжааны оюутан Амар Улдыг NTV телевиз онцолж байна. За Амар Улд дахин 3 жил резидент эмчээр суралцсан. Ингээд нийт нарийн мэрэгчлийн эмч болохын тулд 10 гаруй жилийг зарцуулах юм байна. За түүний хувьд улсын бүх эмнэлэг болон хувийн эмнэлгүүдэд дадлага гарч үзжээ. Энэ үеэр эмчийн ачаалал цалин хангамжийн нөхцөлийг гадарлаж мэдсэн тул эрүүл мэндийн салбар хөгжсөн улсад мэрэгчлэрээ ажиллах талаарч бодож амжижээ. За гэхдээ Монгол улсад эмчнэрийн үндэмж нэмэгдүүл эх орондоо ажиллахыг хүсдэг ярьж байна. Ер нь бол анагаахын оюутан байна гэдэг бол нэг талаар ингээд гэр бүлээсээ бүтэн дэмжлэг авч явдаг ер нь нэлээд чухал салбар. Тэгээ тийм болохоор одоо ингээд 6 дугаар курс хүртэл манад ээж аав манад ингээд бүх талаар тусаж дэмжин. Яагаад гэвэл анагаах зардал өндөр, босруулгад бол зардал өндөр. Олон жил сурна, дадлагын хугацаанд хоол хүнс тэгээ цаашлаад мэдээж ном сурах бичиг бүгдийг авч унших шаардлагатай хэрэгтэй. Ер нь бол дор хаяжтай 10 гаруй жилийг зарцуулж байгаа. Яг бүр ингээд нарийн мэрэгжлийн эмч болох юм бол тэгээд ер нь бол анагаахын оюутнууд оюутан цагаас хойш 3 удаа мэрэгжил сонгодог байхгүй юу? Ер нь бол төгсөөд юуны эмч болох уу, дотроо олохоо юугаар их үү, олохоосоо нэрсж болох салбар юу вэ гэдэг. Тэгээ ингээд маш олон жил төлбөр мөнгө зарцуул сараад тэгээ ингээд ирж байгаа цалин ер нь айгүй бага байдаг гэдгийг бол ер нь тэгэл анзаарсан. Тэгээ мэдээж ийм олон жил ажиллаад явсан хүмүүс мэдээж ингээд сураад явсан хүмүүс илүү өндөр цалинтай илүү шаарамж хүсээд одоо хувийн эмнэлгүүдэд ажиллана. Тэгээд ер нь ингээд сүүлийн үед бол ингээд яг ашуусын диплом бол ерөнхийдөө олон улс төлөөлж хүрсэн учраас ашуусын оюутнууд бол төгсөгч нар бол гадагшаа ингээд одоо эмч хийхээр их гадагшаа явдаг болсон. Яг уу оюутнаа бол резидент цалинтай. Гэхдээ цалин бол үнэхээр яг резидентийн ачааллыг бодвол цалин бол маш бага. Тэгээ ер нь бол зөвхөн резидентийн ачаал гэхгүй тэр бол эмчнэрт ч байдаг ачаал. Гэхдээ резидентүүд харьцангуй нэг илүү сурж байгаа, илүү одоо өвчнүүдтэйгээ тулж ажиллах шаардлагатай гээд маш олон удаа эмнэлэг дээр хонооно. Жишээ нь одоо шөнөөлж гарсан резидент бол маргааш өглөөс буудгүй талаар бол одоо төгс найзуудаасаа л олон сонсч ирсэн. Тэгээд яг хуу цалин бол 900 мянга байдаг гэсэн. Гэхдээ нэг нөгөө даатгал шимтгэлээ төлөөд нэг 750 мянга сар ирнэ. Тэгэхээр мэдээж тэгээ резидентүүд бас нэмлээс хоол өгдөг үгүй сайн мэдгүй. Тэгэхээр тэрүүгээрээ унааны зардал гэх тийм тэгэхээр ер нь бол 3 жил яг ийм нас бид хүрсэн үеийнхнийгаа бодвол нэлээд хойно хоцорж явж байгаа тийм л хүндэл цаглах. Шантрах үе ер нь дохино хичээлэхтэй. Тэг ингээд тасралтгүй 6 пар орчоод маргааш өглөөнд 7:40-с шалгалтаа гээд бэлдэнэхтэй. Тэгэл гол нэг анагаах гээд одоо ирээдүйд одоо энэ хичээлийгээ би хийхгүй бол одоо тий манай гэрийн хөвгдөд ирүүл яах вэ тий дүүнэр минь өвдөл яах вэ гэсэн тэгэл одоо тийм л одоо орон зориг авдаг гэх юм уу тий бас ингээд тасаг дээр очиод ганц нэг эмээ өвөнөр ингээд баярлаа минийхөө гэдэг нэг карман чихэрэж өгнө жимэс өгнө тэр болгонд тэгэл ер нь бол ингээд мундаг эмч болоорой гэдэг хэлэхэд бол тэрнээс бас маш их оромжтой маш бага цалинтай тэгэж олон жил ажиллаж явна гэдэг бол тий ингээд тэгжснээс ер нь одоо яг нэг бост ингээд гадагшаа гарах арга замуудаас олон байгаа тэрийг судалж үзэх байх. Гэтэ тэрнээс илүүтэйгээр ер нь бол Монголдоо бас ингээд улс зүйч нь олж үлдээд гээд бас сайн жаалах гээд хичээгээд явна л гэж